Энэхүү эмэгтэй бол Австралийн хамгийн өндөр хамгаалалттай эмэгтэйчүүдийн шоронд хоригдож буй Кэтрин Найт. Тэрээр өмнө нь Нидерландын газарт ажиллаж байсан бөгөөд гаднаасаа сул дорой мэт харагддаг энэ эмэгтэй 2001 онд өөрийн гараар амраг Джон Прайсыг дор хаяж 37 удаа хутгалж хөнөөсөн байдаг. Үүнийхээ дараа түүний толгойг салгаж, биеийг нь хэсэгчилж, зарим хэсгийг нь болгож чанан бүр өөрийнх нь хүүхдүүдэд хооллохыг завдсан нь тогтоогдсон. Магадгүй Кэтрин Найтын амьдрал энэ аимшигт аллагаас өмнө хүчирхийлэл, бэлгийн дарамтаар дүүрэн байсан байж болох юм. Гэхдээ чухам энэ эмэгтэй хэн байсан бэ? Ямар амьдралын түүхтэй хүн байв? Яагаад хамт орондоо унтж байсан хүнийг ингэтлээ хэрцгийгээр хөнөөсөн бэ? Дэлхий дээрх ихэнх харилцаа маргаан салалтаар төгсдөг. Харин Кэтрин Найтын хувьд харилцааны төгсгөл нь аллах бие махбодын доромжлол байлаа. Аз жаргалтай гэрлэлтэнд тэмүүлж их найдвар тээж явсан мэт харагдах энэ эмэгтэй яагаад аажмаар солиоролд автаж эцэст нь хайр, үзэн ядалт, параной, уур хилэн, эзэмдэх сэтгэл нь нэгэн тогоонд нүгэл ба өш онзон болон буцалж маш хэрцгий хэргийг үйлдэх болов. 2000 оны 3 дугаар сарын 1-ний өглөө ажилдаа хязгаарч хоцордоггүй Джон Прайс тэр өдөр ажилдаа ирсэнгүй. Улмаар санаа зовсон нэг ажилтан гэрт нь очиж шалгахаар болов. Хаалган дээр нь цус байгааг харсан тэр хүн ямар нэгэн ноцтой зүйл болсныг ойлгон шууд цагдаа дуудсан байна. Цагдаа шүүх эмнэлгийн шинжээчид өглөөний 8 цагийн орчимд байшинд ирэхэд коридорт оролцоогоор нэгийг харьцах нь 2 м хэмжээтэй асар их цусны шалбааг байлаа. Үнэн дээр байшингийн бараг бүх өрөөнд цусны мөр арилгах боломжгүй мэт толб энд тэндгүй тархсан байлаа. Олон аимшигтай хэргийн газрыг үзэж байсан ч энэ удаад цагдаа шинжээчид дараа нь харах зүйлдээ бүрэн бэлтгэдэггүй байв. Тэдний харж үнэрлсэн зүйлс нь туршлагатай мэрэгчлэтнүүдийг хүртэл чихүүц үлсэн. Гал тогооны зуухан дээр хүнсний ногоотой хамт хүний толгой нэг тогоонд дуугүйхэн буцалж байв. Энэ жигшүүрт шөл ойролцоогоор 40-50 хэмээх халуунтай болгосон махны этгээд үнэр ялгаргуулж байсан гэж. Ширээн дээр бол стейк мэт харагдах мах хажууд нь ногоо тавьжээ. Гэвч тэр нь энгийн стейк биш байв. Энэ стейк нь Прайсing өгзгнөөс зүсэж авсан хүний мах байсан бөгөөд 100-нд ногоотой хамт шарагдсан байж. Энэхүү аимшигт хоолны ширээний дэргэд алуурчны үлдээсэн Прайсing хүү болон охинд хандсан гар бичмэл тэмдэглэлүүд байсан байна. Өөр нэг өрөөнд толгоогүй хүний цогц байв. Мэргэжлийн хүмэд арсыг нь өвчиж авсан бие олдсон юм. Хэргийн газраас олдсон баримтуудад үндэслэн мөрдөгчд ихний халдлага унтлагын өрөөнд болсон гэж дүгнжээ. Прайс цухтхыг оролдож коридороор урт хаалга руу явсан байна. Гэвч алуурчин түүнийг хөөж махны хутгаар 13-нд дахин хутгалжээ. Гадна хаалганы бариул дээрх цусны мөрөөс харахад Прайс маш хүнд шархацсан ч бүх хүчээ дайжлан гадагш харахыг оролдсон нь тодорхой байв. Харамсалтай нь түүний найдвар талаар болж эцэст нь коридорт буцаан чирэгдэж гүн цөхрөл дунд зовлонтойгоор амьсгал хураасан байна. Цогцсны үлдэгдэл нь арснаасаа бүрэн салгагдж, мах олгдог дэгэнд үлгөгдөн хаалганы тотхон дээр дүүжлэгдсэн байв. Энэ нь яг л аимшигын киноны нэгэн хэсэг мэт харагдаж, хүний толгойлд элдв жихүүцэм дүр зураг өөрийн ирэхгүй ургуул. Шинэ өмнөд Уэльсийн дээд шүүхийн шүүгч дараах тайлбарыг өгсөн байдаг. Прайсing арсыг махнаас нь салгаж, үүнд толгой, нүүр, хамар, чих, хүзүү, их бие, бэлэг эргэтэн, хөлгээд бүх хэсэг багт бүгдийг нь салгаж авсан байсан. Энэ нь туршлагатай сэтгэл зүйн хувьд асар тесвэртэй хүмүүсийн хийж чадмаар ажил бөгөөд ингэснээр бараг бүтэн хүний арс үлдсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ алуурчин маш өндөр ур чадвартай нь элт. Задлан шинжилгээний дараач арсыг Прайсing бид аимшигтайгаар дахин тааруулж угсрах боломжтой байсан хэмээн дурдсан юм. Хохирогч Прайс дор хаяж 37 удаа хутгалуулсан байв. Аллага нь ийм хэрцгий байсан тул мэрэгчлэтнүүд шархны нийт тоог тогтоохын тулд нэлээд их хүч хөдөлмөр зарцуулахад хүрсэн байдаг. Олон хутгалсан шарх нь маш гүнзгий байсан бөгөөд уушиг, илэг бөөр, ходоо зэрэг амин чухал эрхтнүүд үхэлд хүрэхээр гэмтсэн байв. Үүнийг сонссон хэндэж өөрийн ирэхгүй ямар их гүн үзэн ядалт өшөө хорсол ийм аимшигтай халлагад хүрэгвэ гэж бодохоос аргагүй. Хэргийн газрын зургуудаас харахад хохирогчийн цус алдалт асар их байсан нь тодорхой байж. Эцэст нь цагдаа нар цогцсны үлдэгдлийг 44 настай байшингийн эзэн Джон Прайсих болохыг тогтоосон байна. Гэвч хүмүүсийг гайхшруулсан нэг зүйл нь Прайс амьд ахуйда нутгийнхаа дунд нэр хүнд сайтай, олон нийтийн дунд хүндлэгдсэн хүн байж. Хөршүүд нь түүнийг сайн ноён хэмээн дууддаг, ийдэг найрсаг хүн байсан бөгөөд хөрш хамт олонтойгоо маш сайн харилцаатай байв.
Түүний хуучин эхнэрийг цагдаа нар байзаах үед ч бас Прайс бол огтхонч догшин хүчирхийлэл дуртай хүн биш, дүлгөөн найрцаг зантай, ямар нэг дайсантай байсан тухай огт сонсож байгаагүй гэдгийг хэлсэн байдаг. Харин алуурчин Кэтрин Найт 1955 оны 10 дугаар сарын 24-нд Австралийн Тентерфилд хотод төрсөн. Тэрээр ээж Барбара Рафкан болон төрсөн эцэг Кен Найт нарын гэр бүлээс гадуур харилцааны үр дүн төрсөн хууль бус охин байв. Ээж Барбара нь тухайн үед аль хэдийн өөр нэг эрэгтэй 4 хүүгийн их байсан төдийгүй бүр нөхрөөрөө дамжин амрагтайгаа танилцсан байж. Энэхүү гэр бүлээс гадуур харилцаа илчлэгдсэн нь тухайн үед нэлээд консерватив байсан жижиг хотыг донслогсон хэрэг болсон байна. Гэвч энэ дуйлаа намжсны дараач Найтийн тогтворгийн хүндхэн хүүхэд нас дээрдээгүй. Түүний төрсөн эцэг нь хүчирхийлэл дуртай архичин байсан бөгөөд эхийг нь хүсэл зоригийнх эсрэг өдөрт хэд хэдэн удаа хүчирхийлдэг байж. Харин Кэтрин Найт өөрөө 11 нас хүрэхээс өмнө гэр бүлийнхнийхээ хэд хэдэн гишүүний зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хожим мэдүүлсэн байдаг. Сургуульд байхдаа тэр бусад хүүхдүүдийг дээрлэхэж айлхан сүрдүүлдэг байсан тул ангийнхан багш нарын дунд нэр хүнд муутай байсан. Хичээлдээ огтхонж анхаарал тавьдаггүй байсан учраас 11 нас хүртлээр бараг уншиж бичиж сурч чадаагүй гэдэг. Харин 1 жилийн дараа тэр өөрийн мөрөөдлийн ажлаа олсон нь нядалгааны газар өдөр бүр амтан нядалж эдэс дотрыг нь гаргах ажил байлаа. Сэтгүүлч Питер Лейлер Bloodstains номондоо Кэтрин Найт ажлаа үнэхээр харилдаг байсан тул анхны махны худгнуудынхаа иж бүрдлийг орныхоо дэргэд өлгөж тавьдаг байсан нь хизээ нэгэн цагт яаралтай хэрэг болох вэ гэсэндэ гэж бичсэн байдаг. Эцэст нь тэр үнэхээр тэдгэрийг ашигласан. Ямар л хүн унтлагынхаа орны хажууд мах нэдэлдэг худгнуудаа тавих вэ? Нядалгааны газарт ажиллаж байхдаа Кэтрин Найт өөрийн аавтай адилхан архиусан үедээ зодон хийх дуртай Дэвид Каллет гэдэг нэртэй танилцжээ. Өсөж томрохдоо ийм хүчирхийлэл дассан Кэтрин Найт нэгэн удаа найз залуутайгаа хамт согтуу хүмүүстэй зодоонд оролцох үедээ түүний харуулсан харгас догшин авир нь найз залууг нь хүртэл зочоож архин гаргахад хүргэсэн гэдэг. Удалгүй тэр Кэтриний нудраг зүгээр нэг гэмтэл учруулах хэмжээнээс хамаагүй илүү хор хөнөөлтөйг ойлгосон байна. Удалгүй найз залуу нь өөрийн амьдралаа бүрэн дүүрэн Кэтрин Найтэд захирагдсаныг ойлгожээ. 1974 онд Кэтрин Найт түүнийг өөртөө нь гэрлэхийг ятгсан байна. Гэрлэх ёслолын турш тэр маш их согтуу байсан бөгөөд бүр ирээдүйн хадам их нь хүртэл миний охинтой тоглоом хийж болдоггүй шүү хэмээн түүнд анхааруулж байж. Улс даяар шууган тарсан аимшигт аллагаас өмнөх жилүүдэд Кэтрин Найтийн сэтгэл хөдлөл ихэвчлэн садар самуу хүчирхийлэлтэй холбогдож байв. Хормын шөнө Кэтрин Найт болон Келлид хоёр орон дээрээ 2 удаа зодолцсон гэдэг. Нөхөр нь болох Келлид байнга өөр эмэгтэйчүүдтэй явуулдаж хуурж мэхэлдэг байсан ба нэгэн удаа 2 сартай охинтой нь Кэтринийг орхижээ. Нөхрийнхөө завхаа явдлыг олж мэдсэн уур хилэн дүүрэн Кэтрин Найт 2 сартай хүүхдээ галт тэрэг ирэх гэж байсан төмөр зам дээр тавьсан. Аз болоход галт тэрэг ирээгүй тул хүүхэд амьд үлдсэн. Мөн түүнийг болиулах гэж ирсэн хүмүүсийг хулгайлсан сүхээр сүрдүүлсэн байна. 2 жилийн дараа бас гэрчүүд түүнийг 2 дахь хүүхдээ тэрэгтэй нь хамт хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар догшин ширүүн төрж байгааг харсны дараа Кэтрин Найт хүчээр эмнэлэгт хүргэгдсэн. Харин төрсний дараах сэтгэл гутрал гисэн онош тавигджээ. Үүний улмаас тэр орон нутгийн сэтгцийн эмнэлэгт хэдэн сар хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тэнд байхдаа Келлитийн машиныг засаж өгдөг нэг механикчийг алхаар зэхэж угаа сувилагч нарт хэлж байв. Учир нь тэгвэл тэр намайг хизээж орхиж чадахгүй гэж боджээ. Эдгээр занал хийлэл айлган сүрдүүлэлтүүдийг үл харгалзан нөхөр Келлид түүнийг эмнэлгээс гармагц гэртээ авчирсан байна. Гэвч тэдний эвлэрэл удаан үргэлжлээгүй бөгөөд Келлид эцэст нь түүнийг орхин явсны дараа Кэтрин Найт гүн гүнзгий зовлон шаналлд орсон гэдэг. Анхны гэрлэлт нь бүтлгүүцсний дараа Кэтрин Найт 1987 онд Дэвид Сандерс гэдэг нэртэй богино хугацааны харилцаанд оржээ. Энэ хугацаанд тэд хамтдаа нэг охинтой болсон байна. Ингэж Кэтрин нийт 3 хүүхэдтэй болов. Гэвч Кэтрин асар их өмчлөх эзэмдэх сэтгэлтэй өчүүхэн зүйлээс ч хүчирхийлэл төрдөг эмэгтэй байсан. Тэр Сандерсыг байнга сүрдүүлж доромжилдог байсан. Хожим Сандерс Джон Прайсийн аллагыг мөрдөж байсан цагдаад мэдүүлэг өгөхдөө өөрөө ч галзуу Кэтрин Найтийн золиос болж байсан. Түүний дотор хамт амьдарч байхдаа Кэтрин Найт хаачаар хутгалж байсан тухай дурд. Нэг удаа бүр ямар ч шалтгаангүй цэвэр муу санаа уйдгарынхаа улмаас тэдний хамт өсгөж байсан 8-7 хоногтой гөлөгний хоолойг огтолж алжээ. Энэхүү гимзэмгүй амтан газар дээрээ амьсгал хурааж өвдөлт шаналл дунд татвалзан өгсөн байна.
1990 онд Кэтрин Найт Жон гэдэг гэртээ 3 жил үргэлжилсэн харилцаанд орж дараа жилд тэд хүүтэй болсон байна. Харин өнөөдрийн аимшигт хэргийн хохирогч Жон Прайс бол түүний дараагийн бөгөөд сүүлчийн амраг байв. Эцэст нь тэдний харилцаа Кэтрин Найтын харгас авир гэр бүл хүчирхийллийн улмаас дэлхийн нийтийг цочирдуулсан эмгэнэл төгсгөлд хүргэсэн юм. Мэдээллээр бол Кристин Прайсийн компани эд хөрөнгийг хулгайснаас болж Прайс ажлаасаа халагдсан байна. Эхэндээ Прайс түүнтэй харилцаагаа тасалсан ч хэдэн сарын дараа тэд дахин нийлж ойр ойрхон уулзаж эхэлжээ. Гэхдээ энэ удаад Прайс түүнийг гэртээ дахин оруулахаас эрс татгалзсан байна. Найз нөхөд хуршүүдийнх нь яриагаар бол энэ явдлын дараа Кристиний хүчирхийлэл улам дамжирчээ. 2000 оны 2 дугаар сард хосуудын маргаан улам хурцдаж Кристин Найт түүнийг цээж рүү нь худгалахыг оролдсон байдаг. Үүний дараа Прайс хүүхдүүдэд хамгаалахын тулд түүнд ойртохыг хориглосон захирамж гаргуулжээ. Сарын сүүлээр Прайс найз нөхөд хамт ажиллахдаа өөрийн аюулгүй байдалд маш их санаа зовж буйгаа хэлж, бүр хэрвээ нэг өдөр би гинэт алга болбол түүнийг хийсэн хүн бол өөр хинч биш зөвхөн Кэтрин Найт л байна гэж хүртэл хэлж байсан. Харамсалтайгаар энэ нь үнэн болж биелсэн юм. 2000 оны 2 дугаар сарын 27-ны нэм гарагт аллах болохоос ердөө 2 хоногийн өмнө хосуудын хооронд маш ширүүн маргаан гарчээ. Прайс аюулгүй байдлын үүднээс ойролцох найзандаа очин оргонсон байна. Прайс найзуудаа Кристин өөрийг нь нядлахын газрын хутгаар сүрдүүлсэн тухай гомдлон ярьжээ. Мөн аллагаас 16 сарын өмнө Кристин өөрийн охинд ингэж хэлсэн байдаг. Би Прайст хэлсэн хэрвээ энэ удаа намайг дахин гомдоовол төгсгөл нь үхлээр дуусна гэж. Мөн хэрвээ би Прайсыг албал дараа нь заавал өөрийгөө ч бас ална гэж. Аллах болсон өдөр Кристин 2 бага насны хүүхдээ өөрийн том болсон охинд үлдээгээд явсан байна. Аллах усны маргааш нь Кристин цагдаад баривчлагдсан юм. 3 дугаар сарын 4-нд өгсөн мэдүүлэгтээ тэрээр Прайсыг хөнөөсөн үйл явдлыг огт санахгүй байна хэмээн эрс нязаажээ. Мөн цагдааг мэхлэхийн тулд худлаа яриа зохион Прайстай хамгийн сүүлд уулзахдаа бид жаахан тэврэлсэн. Дараа нь бид отгошоорж хэсэг телевиз үзсэн гэж мэдүүлсэн байна. Гэвч түүний сэтгцийн байдлыг үнэлсэн сэтгцийн эмч энэ ярианд итгэсэнгүй. Энэхүү туйлын харгас санаатай алгын хэрэгт эмч нарын өмнө нэг том сорилт тулгарсан. Энэ нь тэр хуулийн өмнө шүүлгэх чадвартай эсэх, өөрөөр хэлбэл бүрэн хариуцлага хүлээх чадвартай гэмт хэрэгтэн мөн эсхийг тогтоох явдал байлаа. Эцсийн дүгнэлтээр Кристин ямар нэгэн сэтгцийн өвчнгүй өөрийн үйлдэлийг бүрэн ухамсарлаж байсан гэж тогтоогдсон юм. Кристин Найт өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж түүний шүүх хурал 2001 оны 10 сард эхэллээ. Дараагийн шүүх хурлуудаар тухайн үеийн аимшигт үйл явдлуудыг дэлгэрэнгүй сэргээн тогтоосон байна. 2000 оны 2 дугаар сарын 29-нд ажлаасаа тарж гэртээ ирж явахдаа Прайс урдын адил замын эсрэг талын хуршүүдтэйгээ мэдчилжээ. Удалгүй Кристин тэдний гэрт ирж өөртөө орой хоол хийж идэн телевиз үзэж шүршүрт орж дараа нь дээд давхарт гарсан байна. Тэр унтаж байсан Прайсыг сэрээж тэд бэлгийн харилцаанд оров. Дараа нь Прайс эргэж харин унтсан байдаг. Прайсыг дахин унтсныг баттаа болгосны дараа Кэтрин Найт орны дэрэгдээ өлгдөг байсан махны хутгаа авч түүнийг газуурсан мэд хүчтэйгээр 37 удаа хутгалжээ. Кэтрины өөрийнх нь ярьснаар Прайс аимшигтэй өвдөлт дунд сэрсэн ч аль хэдийн авсан хүнд шархнасаа болж түүний эсрэг огт тэмцэж чадаагүй байна. Эцэст нь тэр цуснд худгалдан газарнаж амьсгал хураажээ. Прайс бүрэн нас барсны дараа Кэтрин Найт түүний цогцыг доош чирч буулхан арсыг нь өвчөж зочны өрөөнд мах өлгдөг дэгэнд дүүжилсэн байдаг. Дараа нь толгойг нь салгаж өвзгний мах улам бэлэг эрхтнийг нь тайран авч тоогоон тийж төмөс хулуу манжин цүггиний байцаа шүлтэй хамт чанаж болгожээ. Ингээд дугаарын ихэнд дурдсан жихүүцэм дүр зураг бий болсон юм. Эхэндээ бол Кристин Прайсийн нас барсан шөнийн талаар юу ч санахгүй гэж мэдгцээр байсан ч удалгүй түүний бүх зүйл ээлжлэгдэж санаатай аллахын хэрэгээр буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан байна. Ингэснээр энэхүү аимшигт цус асаргуулсан хэрэг ийхүү төгсгөл болсон юм. Хэргийг хариуцсан ажилласан цагдаагийн алба хаагч дараах ярилцлаганд ингэж хэлсэн байдаг. Өнөөдрийн нийгэмд маш их дарамт байна. Сэтгцийн эрүүл мэндийн асуудлаарх нийгмийн дэмжлэг хангалттай эсэх, холбогдох хууль байгууллагууд хяналт тавих, хамгаалах үүргээ үнэхээр биелүүлж байна уу гэдэгт бид эргэлзэх үндэслэлтэй. Кэтрины хувьд энэ дарамтанд өртсөн нийгмийн гажиг дундаас төрсэн хүүхэд тул бид хэргийг дан ганц Кэтрины хэрцгийлэл бус анхнаасаа түүний төрөх болсон шалтгааныг ч бодож үзэх хэрэгтэй гэж. Өнөөдөр Кэтрин 70 настай бөгөөд Австралийн хамгийн өндөр хамгаалалттай эмэгтэйчүүдийн шоронд хоригдож байна.